Үйлийн сүнс. Үйлийн сүнс бол 108 сүнснээс үндсэн 5 сүнсээ хасаад үлдсэн 103 сүнс юм. Уг хүмүүнийг хорвоод мэндэлсэн үеэс хойш ямар үйлсийг дүүргэж байна вэ гэдгээс гадна үндсэн 5 сүнсний дүүргэх учиртай үйлсэд нь дэмнэж 103 сүнс ээлж дараалан нэмэгдэн бууж ирнэ. Буухта 2-оор эсвэл 5-аар гэж ирдэггүй үйлийн сүнс хэмээх 5 дахь хэсэг дотроо багтаж оршдог. Уг хүмүүн зарлагт үйлсээ хэр ариун дүүргэж байгаагаас улбаалан сүнсний тоо тоологдно. Хэдийгээр 108-аас 25 сүнс махан биед бууж ирсэн байсан ч 15 сүнс нь төвөө ноёлон оршиж үйлээ дүүргээд нарт хорвоод хүч чадлаа хураасан байвал махан биеэ биед байгаа сүнсний тоогоор бус үйл хийсэн сүнсний тоогоор тоологдно. Тухайн хүмүүн ямар нэгэн байдлаар бэлэг ертөнцтэй холбогдож байна уу? Аргын эрдэм мэдлэгийг хэр сурч юу хийж байна вэ гэдгээс хамааран үйлийн сүнсүүд солигдох бөгөөд 6 дахь сүнс бууж ирээд үйл хэрэгээ дүүргвэл 7 дахь сүнс бууж ирнэ. Яагаад бууж ирнэ гэд байгаа юм буурлаа. Аргын биеийн мэдлэхээс өмнө дээд тэнгэрийн өргөнд үйлийн сүнсүүдийг бэлдсэн байдаг учраас тэндээс дарааллаар бууж ирдэг. 103 сүнс дараалан бууж ирэхээрээ үндсэн 5 сүнс шиг байнга тогтоод байдаггүй. Зарим нь махан биеэс гаран шогшиж үйлсийг дүүргдэг. Зарим нь хүмүүний эрдэм оюуны ухааныг бодлуудыг амнаас гарах үгсүүдийг нь хариуцсан оршин тогтож байх боломжтой. Үйлийн 103 сүнс. Би одоо энэ байрлалд, энэ эрхтнүүдэд, энэ хэсгүүдэд байрлая гэж их 5 сүнстэй тохиролцсон оршдог. Надад лав энэ байдал яг ажиглагддаг. Заримдаа нэг зүйлд маш шамдаад, овоо гүнзгийрээд сурч байтал гинэт өөр зүйлийг сонирхоод татагдаад сурахаар орчихдог. Хүн харуул их саваагүй гэж хэлэхээр харагддаг байх. Тийм ээ буурлаа. Өөрс та нарын ил биеэрээ бусадтай хэрхэн нөхөрлөн андлах үйлийг хариуцсан бууж ирж болно. Замбад эмч, дом чатлаа, тэнгэртэй тооны ухаантай байлаа гэхэд өөр хариуцсан сүнсүүд байна. Зарим үрс би ийм юм хийж байгаа гэснээ төдхөн одоо би өөр үйл хийж байна гэдэл солигдчихсан явж байдаг. Тэр бол сүнсүүдийн төвөө олон ноёлж махан биеийг залан үйлсийг дүүргэж байгаа сүнсний үйл юм. Зарим үр нэг өдөр баярлаад, нэг өдөр уурлаад л өөр өдөр гүн бодол тавтаад л байдаг нь 103 сүнс хоорондоо үйлийг хариуцсан байрлаж байгаагийн илрэл юм. Тэдгээр сүнсүүд ямар байдалтай байгаагаас энэ бүхэн мэдэгдэнэ. Зарим үрс баярлаад байгаа нь мэдэгдэхгүй, гуниглаад байгаа нь мэдэгдэхгүй, хувирлгүй шахуу байдаг. Тэд энд сүнсний илрэл нь тун бага гэсэн үг. Зарим үрс сэтгэлийн хувирлууд ихтэй байдаг нь үйлийн сүнс махан биедээ хэр эрчим, хүч, тэнхээ тамиртаагаас илэрхийлж буйна тэр. Гэтэл бас нэг үйл хэрэг байна. Галзуурал, солиорол, дэмиирэл гэд байгаа өвчнүүдийн тухайд нэг биед дээд тал нь 100 хүн байгаа мэт. 2 өөр хүмүүн орчихсон мэт. Олон хүн нэг биед амьдраад буй мэт өвчлөлтөө байдаг. Орчихсон 2-оос 3 хүний нэг нь өтөл буураа байлаа. Нэг нь айлын эрх танхил 6-аас 7 настай хүүхэд байлаа гэхэд тэд нэгэн махан биеийг ээлжлэн удирдана. Хөгшнө нь удирдлаа гэхэд их югзөр, зан авир, үг хэл, үйл хөдлөлтөө байна. Гэтэл балчир нь удирдлаа гэхэд эрхлэн тоглоод хүүхдийн сэтгэх үед үйлдэлүүдийг гаргаад байдаг. Хожим тэдгээр нь гарсны дараа өөрөө яагаад юу хийгээд байснаа мэдэхгүй байдаг. Үүнийг сүнс солигдолтын өвчин гэж нэрлэж ирсэн ба өдгөө бол сэтгэл хуваагдлын өвчин гэдэг. 103 сүнсний үйл нь идэвхжсэн маш их болох аваас эсвэл гинтийн нөхцөлд
Аргын биед сүнсүүд төвөө олох ухаан нь хяналтгүй боловс нэг уурлаад, нэг хөөрөөд, нэг баярлаад л байдаг болно. Дүүинг дүү мэд сэтгэл хөдлөлийн илэрлэгүй мэд өрсөд бол 103 сүнсний үйлс том баг эрчим химнэл дор өрнөж байгаа юм. Галзуурсан, солиорсон гэх өрсөд ийм үйл хэрэг илрэх тохиолдлууд бий. Мөн сүнсний гацах үйл хэрэг гэж бас бий. 103 сүнс үүлээ дүүргэж байгаад нэг сүнс нь бусад сүнсний хүчээр ихээр дарангуйлснаар эргэлдэх үйлгүй болох буюу тэр сүнс нь өнгөрсөн цаг үеийн эсвэл урд төрлийнхөө үйл хэргийг санагалддаг эсвэл өөр хүмүүн болчихсон мэт бусад сүнсүүдийн үйл хэргийг дүүргүүлэхгүй болох боломжтой үед галзуурал, солиорол гэх өвчнүүд илэрнэ. Жишээлбэл им үр 25 сүнстэй байг. Бусад 24 сүнсний хүчийг нэг сүнс нь дарангуйлж төвөө ноёлоод төвөө солих боломжгүй болгочихлоо гэвэл өнөөх нөхцөл нь бүрдэн орон зайгаар аялаад аялж байхдаа хар мөн сүнсний хорлонт үйлсээр эсвэл ноёлон буй сүнсний эрчмийн ширхэлгийг өөрөөр эргүүлэн гаргаж ирэхэд өглөө оройгоо ялгахгүй, хаана байгаагаа мэдэхгүй, цаг хугацаа орон зайн баримжаа нь алдагдаж болдог. Байшинд байлаа гэхэд би гэрт байна, тал нутагт байна гэх мэтээр өөр орон зайг хэлдэг. Баг балчир насандаа эсвэл анх хүмүүнд дурлаж байсан үедээ би сэтгэлдээ цочрол авсан байвал тэр нь төвийг нойлсон сүнсний эрчим мэдээлэл ширхэглэгүүдийг нь хайртай хүнээсээ хагацах, салах зэрэг шаналл, зовлонгийн нөлөөллөөр өөрчилж хувирган гарч ирвээс байнгын уйлах, санаа зовонд түшээтэй байх, айцтай байх зэргээр сэтгэл гутралын эмгэгүүдийг үүсгэдэг. Бас ихэмсэглэх өвчин гэж бий. Жишээ нь хийж чадахгүй атлаа хийж чадна гэж том ярьдаг үрс байдаг. Төвийг барьсан сүнс тэр хүмүүнд хүч чадлыг өөрөөр мэдрүүлдэг гэсэн үг. Жишээлбэл урд төрөлтөө хаан, хатан байлаа гэхэд өнөө цагт тэр хаад ноёдын их улбаатай сүнс төвөө сахин гацаад утсан юм уу өөрийн илэрлүүдийг хурц хүчтэй гаргаж ирэх хэмт хүргэсэн байвал биеэ тоох, ихэмсэглэх, ямблахын өвчнүүдэд хүргэнэ. Би төчнөө хэлээр ярьж чадна гэж хэлдэг. Тэгээд үзүүлээдэх гэхээр худал үнэн нь мэдэгдэхгүй хэдхэн үгийг холбож хэлдэг байх жишээтэй. Эсвэл би тийм зүйлийг тэгж хийж чадна гэж бусдыг үнэлэхгүй байгаа мэт. Ганцаараа бүхнийг чаддаг мэтээр авиралдаг. Энэ мэтээр хөөрөөд байвал олон өвчнүүд бий. Галзуурсан, солиорсон, дэмээрсэн үрс гэхээр заавал байнгын орилж чарлаж байдаггүй юм шүү. Харахад жирийн мэд. Ярилцаж доторхыг нь таниад үзэхээр үйлийн сүнс буруугаар хүчээ авах, хит хүчтэй ноёлох, эсвэл цочирдлоор гинэт өөр хүмүүн болчихсон мэт болох зэргээр сүнсний үйл хэрэгүүдээс улбаалan өвчин зовлонг нь үүссэн байдаг. Тийм хүмүүн ирэхээр бид нар түүнийг засч өгч болно эцтэй бурлаа. Боломжтой. Галзуурал, дэмээрэл, солиорол гэчийн ихэнх нь үйлийн сүнстэй холбогдсон учиглагдсан байж болдог юм шүү. Тэр хүрсээс засах боломжтойг нь сонгон засъя гэхэд хэр удаж засагдах бол буурлаа. Хамгийн багтаа тасралтгүй 2-3 сар засч байж ангаагдана. Ховсод оруулж өөрчлөөд тэр ховстой гацсан байх магадлалтай хүмүүс байна үсттэй. Тийм хүмүүсийг ховстоод гаргаж болно нэз тиймээ бурлаа. Боломжтой. Гацсан сүнсийг гацаж буй цаг хугацаанд нь очоод тэр гацсан нөхцөлийг нь арилгаж байж засна. Гацсан цаг мөчлөгт нь очино. Дараа нь нөхцөлийг нь засна. Мөн бусад сүнсүүдийн хүчийг авахулна. Энэ гурвыг зөвхөн гацсан сүнсэнд хийнэ. Эдгээр нь ихэвчлэн бэлгийн хүчний улмаас үүссэн өвчнүүд байдаг юм.
Харин ямар нэг зүйлд мөргүүлсэн, цохиулсан, зодуулсан, гэмтсэн гэх мэтээр дан аргын хүч үйлчилснээс үүссэн өвчлүүд бас бий. Тэр гацсан сүнсийг биеэс нь хурааж аваад дээд өргөө рүү нь явуулчихж болохгүй юу буурлаа. Сүнснээс нь махан биед шингэн нэвтэрч үлдсэн эрчим бий. Тэдгээрийг заавал засан өөрчлөхгүй бол болохгүй. Ноёлсон сүнсийг дээш явуулаад эрчмийн үлдэгдлийг нь бүрэн сайн задалж дөнгөл үүсгэсэн үйл нь аажмаар намжин устна. Дараагийн сүнс төвөө олсон ч урдан ноёлсон сүнсний эрчмийг авч хувирган үүлээ дүүргэнэ. Мөн сүнсний тогшролын үе гэж бий. Тэр үед сүнсний үйл хэрэг нь бачуурдаг. Тодорхой нөхцөл үүсгэхэд орилон, чарлан, бачуурч хөөрөгдөлд ордог зэргийг цааш танин мэдхийг хүсвэл домчийн судар дэлгэгдэх үед асуугаарай. Үүлийн сүнсүүд олон дүртэй. Аялдаг, бясалгадаг, дуулдаг, шогших үйлтэй, араатан дүр төрхийг гаргадаг, эрх байснаа гинэд захирагч мэт ширүүн дүртэй болоод байдаг нь аль нэг үүлийн сүнс төвөө барьсантай холбоотой байдаг. Нэг өрхийн тэргүүн хүмүүн байжаа гэж бодъё. Гэтэл өглөө ямар нэгэн өргөөний захирагч байг. Өдөр нь тооцоолол хийдэг үйлдэл байг. Оройн халамжид аав байг. Шөнөөр сайн бясалгадаг байг гэхэд эдгээрийн цанд огт сүнсгүй байх эсвэл 104 сүнс эргэлдсэн байх боломжтой. Эдгээрийн дунд хэдэн ч сүнс үйлсээ дүүргэсэн байх боломжтой. Төвөө барих нь орон зайнаас шалтгаалan солигдох, үйлээс хамаарч солигдох, нөхцөл байдлаас шалтгаалan солигдох, нэг сүнсний үйл дүүрвэл дараагийн сүнс ирэх гэх мэтээр ондоо байна. Зарим гаригуудад нэг сүнс нь тасралтгүй үйл хэрэгээ дүүргдэг бол өөр нэг гаригт сүнсүүд цаг цагаар солигдох, эсвэл дараах гаригт нь орон зайнаас хамаарч солигдох, эсвэл үйл хэрэгээс улбаалan бүгд солигддог. Үүлийн сүнсүүд бүгд эрүүл байх уу, эсвэл хараал чатга, гэмтэлтэй байх тохиолдолд байх уу буурлаа. Тийм боломжтой байна. Зарим нь зөвхөн чатгаа тайлуулахаар эргэж үе бий. Сүнс бүр эрэх зорилгот үйлсээ махан биеэр дүүргэх ур чадвартай байна. Хараал чатгаа тайлуулахаар ирж байсан үүлийн сүнстэй таарлаж байсан юм байна буурлаа. Донгийн үйлдэл хар сүнсүүд байдаг та. Тэдэндээ эндүүрэгдэж болох үед нэг үйлдэл байдаг. Жишээлбэл 26 дахь сүнс чихэр идэх дуртай байг. Гэтэл өнөөхөр чихрээ байс хийгээд л идээд байхад нь түүнийг чихрийн донд усчихтэй гэж эндүүрэх тохиолдол байдаг юм шүү. Шинээр буун ирсэн сүнс хүчээ авахын тулд идэж байхад нь хорж болохгүй. Бүжиг наадгаанаас хүчээ авдаг сүнс ирсэн байхад тэр нь хүчээ авахын тулд бүжиг наадгаа сонирхоод ирвэл түүнийг нь хормон донд усжээ гэж бас болохгүй. Сүнс бүр өөрийн дүүргэх үйлдэл, гаргах зан авир төрхтэй, гомдох сэтгэлтэй, ур чадвартай, дургуйцэгч үйлдэл, талархагч үйлдэл яг л нэг хүмүүс шиг шүү. Түүнээс бус энэ миний баярлан наадах сүнс байна. Энэ миний гунин готрах сүнс байна. Энэ миний захирангүй байлгах сүнс байна гэх зэргээр өнгөцгөн хувааж болохгүй. Ноцтой эмгэгшээд солиороод байгаа үүлийн сүнсийг засаад бусдыг нь орхичих хэрэгтэй юм уу буурлаа. Бусад сүнсүүдийн алдагдсан буюу дарангуйлагдсан үйлийг засахын тулд эдгээр сүнсүүдийг идэвхтэй, хүчтэй болгоод эрүүл зөв эргэлт дор буюу жамдан оруулах хэрэгтэй. Шогшдог үүлийн сүнсүүдийн тухай нэг үйл хэрэг айлтъя. Харь усын хүмүүн ямар нэгэн зөн совин мэдрэмжээрээ гэртээ болж байгаа үйл хэргийг эсвэл хайртай хүмүүнийхэн үйл хэргийг мэдрэх тохиолдол байдаг. Ямар ч зун мэдрэмжгүй бэлгийн үйл хэргийг ойлгоддоггүй, тэнгэртэйгээ холбогдоогүй хүмүүн байлаа гэхэд үүлийн сүнс нь шогшоод махан биедээ ороод гарахын төдөд тэр үйл хэргийн мэдээлэлээ үлдээгээд уураг тархинд бодогдуулдаг. Эсвэл байнга шогшиж байдаг сүнсүүд өдгөө
ноёлж буй сүнс рүү мэдээллээ дамнуулдаг ба энэ үед тэгээд байгаа юм шиг байна. Тэгсэн юм шиг байгаа юм гэсэн бодлуудыг үүсгдэг. Заримдаа ямар ч зүйлийг бодоогүй явж байхад хэн нэгэн удаан уулзаагүй анд найз юм уу алс хол байдаг хүмүүнийг гинэт бодоод эхэлдэг. Тэр нь бас байнга шогшиж байдаг өвлийн сүнсээс ирж буй мэдээлэл байдаг. Уулзах гэсэн хүнтэйгээ нэг газар таарладаг нь уулзах тохирлыг сүнс зааж өгөөд байна уу? Уулзаагүй ч зэрэг нэгнийгээ бодсон үе байдаг. Ярих юмсан гэж бодохоор гинэт нөгөө хүн маань залгадаг нь бас өвлийн сүнстэй мэдээлэл байдгүй үгэнд байна. Тийм. Тэгэхдээ өөр учраараа бас бодол гүйлгэх үйлдэл ойролцоо шүү. Өөрийн шогшдог өвлийн сүнстэй хандан хол байгаа тэр үрд энэ үгийг тэгж дамжуулчаад ирээрээ гэд явуулахад хилчгээд ирнэ эдтэй буурлаа. Тэгэхдээ дамнуулж буй мэдээг тосч авах чадaltaй, зүм мэдрэмжтэй байвал эсвэл дамнуулж буй үр чиний өвлийн сүнс эрчим өндөртэй байвал боломжтой. Өвлийн сүнсийг бэлэг ертөнцийн үйл хэрэгт илүү ашиглагддаг. Улаач гэлтгүй энгийн хүмүүс ч өвлийн сүнсээрээ бусдад хортой үлийг хийлэгдэггүй гэд минь. Хин нэгэнд өшөөрхөн чөтөөрхөж чамайг та гэх шазуурхлаар хийгдэх боломжтой. Дээд тэнгэрээс ийм мэдээлэл олж ирээч гэж өвлийн сүнсэндээ хүсэлт тавиад явуулж болно гэдтэй буурлаа. Эргүүлээд өөрөө уншиж чадвал болноо. Булгаарын зүнж Ванга эмээ өөрт нь хандсан хүмүүсийн мэдээллийг олж авахдаа өвлийн сүнсээ явуулж мэдээлэл авдаг байсан болов буурлаа. Өвлийн сүнсээр ч мэдээлэл авах боломжтой, зөнгийн сувгуудаарч, эрчим мэдээллийн сургуудаарч авах боломжтой. Аль сүнс нь илүү ховсдуулах боломжтой байдаг бай буурлаа. Ховсын хүчтэй эсвэл галын эрчмээр тэтгэгддэг эсвэл галын үйлдэл сүнс байвал ховсод амархан орох боломжтой байдаг ба.